Guys удахгүй 6 сар болох чинь. Тэг 6 сар юу юм бэ та мэдчихэж байгаа юм. Мэдхгүй байгаа юм. 6 сар ямар сар юм бэ гэх юм бол Pride Month. За юу. 6 сар Pride Month-аар юу тэмдэглэдэг юм бэ гэх юм бол тий LGBTQ+ AS гэх мэт би сайн мэдхгүй байна. Тий. А гэхдээ хин аягүй сайн мэдж байгаа юм бэ гэх юм бол Америкийн тухай ярьж байгаа шүү зэ. Америкийн компаниуд бүгд аягүй сайн мэдж байгаа. Яг гэх юм бол Америкийн компаниуд өнгөрсөн 6, 7, 8 жилийн хугацаанд 6 сарын 1 нь болоод ирэхээрээ лого гих мэт шин Twitter, YouTube page тэр чигтээ засчих гэсэн. Яаж засдаг байсан бэ гэх юм бол Pride Month дэмжиж тий LGBTQ2A тэг ингээ сүултээ бүр ингээ хоёр spiritтэй хүмүүс гарч ирээд өмнө бол нэг 80 май 90 ондоо тий эрэгтэй хүн дуртай gay okay за дараа нь lesbian okay is fine тэгээ дараа нь bisexual is fine зүгээрээ гэсэн чинь ингээ transgenderууд нь гарч ирээд Джонсон болж ирээд за тэгээ одоо сүүлдээ юу болж исэн бэ гэх юм бол хоёр сүнстэй. Тэгээ зарим хүмүүс өөрийгөө юу гэж тодорхойлж исэн бэ гэх юм бол би индиан сүнстэй. Миний биеийн дотор оршиж байгаа сүнс ганцхан одоо монгол хүний сүнс биш. Тэ индиан хүн бас байгаа гих мэдсэн. За тэгээ бүр ингээд утгаа алдаж игсэн юм уу би яг сайн мэдэхгүй байна. А тэгээд хаяа маш сонин содон хүмүүс ялцсан хөгдөг за сонсцгоо. За. I stand before you all as a proud Kashmiri trans Muslim woman. Kashmiri trans Muslim. I'm disabled and this state hates that. За тэгээд хөгжлийн бишэлтэй байна. За Kashmiri тэ Кашмираас гаралтай. Энэ дэлхийн нийтгээс. За Muslim транс тэгээ хөгжлийн бишэлтэй. Өөр нэмэх юм байна уу? How about fat? This state has burned trans and disabled people to create a smoke screen to cover the further bodies that they are burning around the world. Тэгээ Англи улсыг яаж одоо тодорхойлж байгаа юм бэ гэх юм бол Англи улс юу хийдэг юм бэ гэх юм бол өдөржингөө тий юу хийдэг юм бэ гэх юм бол транс Кашмири муслим хүмүүсийг шатаадаг гинэ. Үнэн юм болов? And I'm sick of it. I'm sick of it, Cardiff. Today I stand and I march for the liberation of my people in the өнөөдөр Cardiff зогсож байгаа. Тэгээ эднэрийг ингээд чөлөөлөхийн төлөө алхаж гин. Яг нэгсэн алхах чадахгүй бах те. Ийм том дүүфэл хаанаас болт юм бол? trans community, my people in the disabled community, my people in the Kashmiri community, to my beloved Palestinian people. Тэг Палестин одоо хаанаас гарч ирсэн бэ те? To all of these people and the intersections that they represent, to meet me where Stunning and brave. За, тэгээ сүүлийн үед ямар шаардлага бас тавигдчихж байгаа юм бэ гэх юм бол Америкт шүү, Монголд гайгүй, Монголд бол гайгүй. Тэ? Америкт юу шаарддаг байсан бэ гэх юм бол straight man must date trans women to combat hate, say activists. За, эмэгтэй хүн дуртай эрэгтэйчүүд юу хийх ёстой юм бэ? Ямар шаардлага тавьж байгаа юм бэ гэх юм бол бид нэр транс хүмүүстэй болцоонд явах ёстой. Тэ магадгүй суух ёстой. Тэсүүлдэ бүр ингээ хүүхдтэй болох гэж шаардах юм болов уу? Боломжтой болов уу? Агсаа мэдхгүй байна. За. Тэгээ идрота чиний байр суурь юу юм бэ? Миний байр суурь ерөөхдөө манай Трамптай ерөөхдөө адилхан. Who are you? I'm Mr. Trump. I'm Santina Marella. I'm Miss WrestleMania. Who are you? Who are you? I'm Miss WrestleMania. What the hell are you doing here? Чүкснээ юу хийдэг юм бэ? I work here. I'm Miss WrestleMania. Let me just tell you something. I'm doing to you tonight the same thing that I did to Miss California. За, би чамаар юу хийх юм бэ гэх юм бол Miss California-тай яг адилхан юм би чамтай өнөөдөр хийнэ. Та Трампын түүх мэдж байгаа ах те ерөнхийлөгч болохоос өмнө The Apprentice гэсэн TV шоуын санаачлагч, өвчлөгч гол дүрэн байсан шүү дээ. What's that? You're fired. Get out of here. You're fired. Get out of here.
Яа энэ дээр байр суурь адилхан. Тэгээд бас нэг юм хэлэх хэрэгтэй байхаа би та нарт. Би бол амар том Jackie Chan-ы фан. Тийм би өөр 85 оных. Тэгээд 90-ад онд би юу гэдэг байсан бэ гэх юм бол прокат л яваад тийм Монголд ирж байхдаа прокат л яваад тэгээд тэр прокатнаас ямар кино зээлж авч үздэг байсан бэ гэх юм бол нэг бол Bruce Lee-тэй кино, нэг бол Jackie Chan-тэй кино, тэгээд жоохон 90-ад оны сүүлээр Jet Li-тэй кино. За. Тэгээд нэг Jet Li-тэй кино би хүүхэд байхдаа ерөөсөө ойлгодгүй байсан. Тэ? Гэхдээ Америкчуудын буянгаараа би ойлгож чаддаг болсон. За энийг харцгаая. 小姐，你们找谁呀？ Hey girls. Та хэний хайж байгаа юм бэ? What's up? Тэ? Инста хайх чинь юу юм бэ? 对不起，你们说什么？ Би ойлгохгүй наа. 我听不懂。 Sammo Hung. Jackie-гийн найз маш олон кинонд дэр хамт тоглож ирсэн. За Sammo Hung юу харцсан бэ? Oh shit. This is misgendering. Заяа. Бидний pronoun they them these are байсан байж магадгүй шүү дээ. Тэ? Англид, Канадад заяа. Энэ бол зөрчлийн хэрэг болцсон. Окей. Тэ? Зөрчлийн хэрэг. Тэгээд эдгээр бас юу гэж оролдож үзсэн бэ гэх юм бол эрүүгийн хэрэг болох гэж үзсэн. Тэ? Таас хөгжил биш л таалцсан баг тий. Тэр. Ийм сайхан бүсгүй хутгатай байдаг юм сайн. Тэгэд нөгөө нэг Монголын нэг үг байдаг штэ амар сонирхолтой. Сайхан бүсгүйтэй сахалтай байдаг. Энэ хаанаас гаралтай юм бэ? Тий. Монголчуудаа энэ хаанаас гаралтай юм бэ? Яагаад ийм юмыг хэн зохиосон бэ? Please. Тий. Sammo Hung очоод та нэг зодно штэ. Окей. За тэгээ Америкт энэ хөөе хэдүүлээ эвтэ найртай амьдч болно шүү дээ. Гэхдээ тултал нэг хийж болохгүй. Эрүүгийн хэрэг болгоно гих мэтчлэн. Тэгээ pronouns ашиглана. За тэгээ ашгуудаа Америкт энэ одоо аль хэдийнэ зогссон. Тэгээ энэний эцсийн цэг хэн тавьсан бэ гэх юм бол түрүүн харсан Donald Trump. За тэгээ хамгийн сүүлд тий Америкийн баталгаа хамгаалтын сайд Pete Hegseth юу гэж хэлсэн бэ гэх юм бол хэдүүлээ хамт сонсцгоо. We are leaving wokeness and weakness behind. Woke байхын сул байхын бид нэр хайж байгаа. No more pronouns, no more climate change obsession. Pronoun байхгүй. Дэлхийн дурлаар зай. No more emergency vaccine mandates, no more dudes in dresses. No more dudes in dresses. Түрүүний транс муслим юулээ Кашмири disabled ивидэ хөрхи анда гэх юм уу мэдгүй. We're done with that shit. We're done with that shit. За тэгээ 6 сар 50 өнгөрөө тий. Тэгээ би хэлий заяа. Энэ компаниуд бүгдээрээ хизээч энэ одоо шошгоо тэгээ лого мого пэйж солихоо болцсон. Дэмжиж.